Юугаа хуцаад байгаа гүлгнүүд вэ? Тэр чин боодог тусгай хүнтэй дараа нь бас шалгадаг юм. Ястаа сийхгүй шаах юм а чи нэрээ. Йоо ямар хараал эцаагцсан болоод байгаа юм бэ? Бүгдийг чи яг одоо алгаадаг үйл дөө. Тийм шүү. Жингээ хасаж чадаагүй байж болох ч ээж чинь үцгийг сайн гихч нь алгадаж би яагаад болохгүй гэж чөтгөр алгад. Яаж юм новшин байж чадаж байна чи? Ухаалцаа! Ямар гой царайлаг байт юм бэ? Вау! Эй! Иштэй! Вау! Тасарчжээ. За манайха би та нарт нэг юм үзүүлье заяа. Та нар хүлээж гараа. Сия. Нөгөө алдарт Silver Button чинь манай гэрт 1 сарын өмнө ирсэн. За задлж амжихгүй явсараа байгаад өнөөдөр яг ганцаараа гэртээ үлдсэн. Задлах чинь. Өнөөдөр хэдүүл ямар бичлэг хийх вэ гэхээр reaction бичлэг хийн бүр галзуу reaction бичлэгээ хийхээс өмнө ганц аяа кофе нөөрөл орчих. Ганган сайхан капучино хийгээ орчих. Нөгөө decaf кофе холчих нөгөө кафенгөө. Ажил дээр бол өдөртөө би тал аягийг л уудаг. Тэгээд үлдсэн талыг асгачтэй. Ажил стресстэй үед нөгөө стрессийг чинь төвшин бүр нэмээд. За окей MMA суугийг шимтэн үздэг. Монгол нэг ийм сууг байвал зүгээр штэ гэж одоо миний суугийг дэмжиж subscribe дарсан үзэгчдэд та нартай бүгдэнд нь маш их баярлалаа. Би яг энэ суугийг 2021 он хавцаа нээж эхлүүлж исэн. Тухайн үед би холимог тулааныг маш их гоё сонирхож шимтэн үздэг байсан. За тэгээд тухайн үед нөгөө англи хэл байхгүй. Англи хэл байхгүй болохоор интернетээс ямар ч гоё хайлтын системээр гоё юм олсон ерөөсөө хайгаад үзэж чад, ойлгож чаддгүй. За тэгээд сүүлд нь Австралид ирээд одоо англи хэл баг зэрэг ойлгодог болсныхаа дараа за ерөөсөө энэ гоё юмыг ганцаараа би ингээд үзээд байвал утгагүй юм байна. Энийг олон хүмүүстэй гоё хуваалцах хэрэгтэй мэн гэдэг анх 2021 онд суугаа нээжсэн шүү. Сая 2 сарын өмнө сууг маань 100 мянган subscribers буюу 100 мянган одоо энэ суугийг дагаж хөгжүүлдэг залуустай боллоо. Маш олоолаа богинорсон байна. За холимог тулааны сууг ийм олон дагагчтай болно гэдэг бол бас супер шүү. Яг бусад одоо спортын яг ийм дагнсан сууг байдгийн юм уу гэвэл би сайн мэдэхгүй байна. Эндээ ингээд комментэр хүмүүс айгүй дали ингээд шууд ямар ч шалхаангууд оромжлоод ороод ирдэг байсан бол одоо шигшигдэж явсаар байгаа яг гой үзээд дэмждэг залуучууд нь ерөнхийдөө сууг дээр үлдчихсэн ийм залуусыг энэ суугтаа цуглуулсандаа бүр амар би баяртай байгаа шүү. Тэгээд Монголын холимог тулааны спортын одоо хамгийн анхны Silver Button авч байгаа юм сууг шүү гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. Тэгээд хэдүүлээ reaction хийж байгаа орно. Бүр амар reaction хийсэн байгаа шүү. Sorry guys. За энийг анх авахыг маш их хүсэж ийсэн. Тэгээд яг ирцснийхэн дараа бас ингээд удаан хатгалаад исэн чинь за захиа. Ямар гоё царайлаг байт юм бэ? Вау. Йоо, ийм тол мөлтөөний яар та. Энэ сүлд жижигсэн гэдсэн жижигсэн илүү гоё юм уу? Йоо. Тасарчжээ. За ямар ч байсан ийм гоё Silver Button-тай боллоо. Миний энэ Silver Button маш их таалагдлаа. Энэ жилд ингээд Silver Button авч байгаа залуус маань юм жижигхэн Silver Button авах юм бэ шүү. 100 мянган subscribe хүрсний дараа YouTube дээр пост үлдээсэн. Монгол улсыг төлөөж оролцож байгаа 7 гангстүрийн зурагтай пост үлдээсэн байна. Ямар асуулт үлдээсэн за хэдүүлээ хараад ихнээс нь товчгоо хариулаа явчих. За тэгээд энэний дараа шууд reaction видео руу орно. Амар reaction оршцоо. За My Mongolia юу болж байна? За Монгол улс маань хятад тулаанчдыг 7 тэг гэсэн харьцаагаар бүх чиндээ илүүрхэж ялсан. Одоо 7 сард Солонгос улсын Омега гэдэг багийн эсрэг тулалтаар бэлтгэл сургуультаа базааж байгаа. За өндөр гинэ Отхон Баатар Тэмүүлэн 70-15. За миний өндөр 1 м 70 см. Гэхдээ бол гэр дотор бол хамгийн өндөр шүү. Гэр бүл дотор бол хамгийн өндөр нөө бүгдийн дээрээс нарна штэ мэн чи. За хидтэй вэ гинэ. За миний нас мас ч одоохондоо яах вэ? Одоохондоо сайхан залуул явж байна. За таны бодлоор хамгийн шилдэг маршал арт юу вэ гинэ? Бокс сурахыг бас маш их хүсдэг ээ. За та өөрөө тулааны урлагаар хичээлж байсан уу гинэ? Шилжилтийн насныхаа дараа нэг хичээл гэж үзсэн. Гэхдээ тухайн үед тэгээд миний зорилго өөр байсан болохоор яг өөрийнхөө зорилгыг дагаад явчихсан. Гэрвинг гэдэг залуу 60000 subscribe-та байхад нь л үзэж дэмждэг байсан. Одоо 100,000 давчгаж keep going гинэ. За
6000 та байхад ихэлсэн бол 6000-аас хойш энэ сувгийг чи хамт хөгжүүлсэн залуусын нэг вэ шүү. Одоо хүртэл үзээд явж байгаад баярлаа. Үнэхээр чанартай контент хүргэдэг шүү. Баярлаа, баяр хүргэе гинэ. За, мэдрэмжтэй байна. Гоё чанартай контент хийхин тулд бас баггүй хугацаагаар суудсан шүү. Мэдэрсэн байна. Баярлаа. Баяр хүргэе. Анхнаасаа хэд байсныг нь чанзаараагүй штэ. Шууд таалагдаад дагсан. Ойр тарин хайччдсан бэ. Хүн үүсэх юмгүй болгоод гоё тамирчдын уналт босолт, алдаа оноо, баримтат кино бас даагнаас биш даргуураасаа болдог хөлөх майструуд үнэхээр гоё шүү гинэ. Яг энэ спортын маань үндсэн яг нэг үзэгчдийг татсан зүйл чинь нөгөө тулаанчдын тухай баримтат кино шүү дээ. За тэрийг хийхэд маш их цаг зарцуулдаг. Айгүй олон видеоноос их сурулж авах хэрэгтэй болдог. Айгүй олон орчуулгуудыг хийдэг. Та нар мэдж байгаа бол дээрэс нь би өөрөө нөгөө дуугаа оруулаад явдаг. Тэгээд нэг одоо тийм тулаанчдын тухай кино гарахын тулд ойролцоогоор за би тасралтгүй суулаа гэхэд нэг 3 4 өдөр бол болдог. Энэ спортын суугийн маань гоё хэсэг нь учраас би хийгээ явна. За амжилт илүү хичээгээрэй бро. Dreamies MMA гэдэг. За Эмба nice гоё шүү амжилт нэг юм асууя. Black Combat-д оролцож байгаа тамирчдын ранк нь улстай хэдэд байдаг тамирчид вэ? Монгол, China, Japan гэх мэт нэг тийм дугаар хийгээч сая China-г арай л нүдчихсэн эсвэл China нар үнэхээр сугууд байна уу гинэ. За яг ийм дугаар хийж бол болно. Амны билээс аштын бэлэг гэдэг шиг аврагын төлөө Монгол маань Япон, Америк хоёрын алинтаа нь гарч ирэх нь яг тэр аврагын тулаан гарч ирэх үед би энэ дугаарыг хий. Тэгэхээр сугууд байна уу гэж бол байхгүй. Энэ яг сонгон шалгаруулалтаар гарч ирсэн тулаанчид бүгд эдитер авах уу гинэ. Над руу бас хэд хэд удаа юм мэйл ирсэн л дээ, мессеж ирсэн та эдитер авах уу гэд. Энэ сууг маань ингээ бүр өргөжөөд тийм ээ, бүр ингээ тасархаа болоод би бүр үнэхээр ажил амьдралаа барахгүй ингээ ачаалттай болсон үед эдитер авч магтгүй. Өөрийнхөө тухай яриа гэсэн байна. За түрүүн ярьсанчлан за Австралид ирээ 6 жил амьдарч байна. Австралийн уул уурхайн салбарт ажилладаг. Австралийн бараг саран дээрээс нүхэн харагддаг амар том гүнзгий ил уурхаа, далд уурхаа хосолсон алтны коул гэж уурхаа байдаг. За тэр уурхаад би инженерээр ажилладаг. За чөлөөт цагаараа сайхан фитнесээр хичээлэх дуртай. За тогтмол хичээлдэг. 7 хоногт хамгийн багадаа 3 хийхгүй бол ингээд цаанаасаа ингээд би тухгүй хэлдэг. YouTube хийдэг. YouTube-ийн дугаарыг хийж та бүхэнд хүргэж сайхан сэтгэлдлүүдийг ч авч унших дуртай. Их нартайгаа сайхан гадуур зугаалж гоё ямар ч хамаагүй гоё амттай хоол идэх дуртай. Эхнэр маань гэж царайлган дэнцсэн нэг сайхан жинхэнэ Монгол бүсгүй байгаа. Гэр бүлийнхаа хитрхи хувийн юмыг бас энэ сошиал амьдралтаа нэг хайхтар хольж утгаадахыг бол боддгүй тустай байж исэн дээр санагддаг. Оо манай эхнэр залж байна уу? За ус сарчир гэсэн юм уу юу? Гүй нөгөө сая аяг тавгаа угааж исэн чинь хүүгийн усны зулзаа би бичлэгээ хийж шүү. Манай үзэгчтэй нэг мэдчилж. Юу вэ? Миний царайлаг бүсгөө залгалаа. За Black Combat-д ягаад Монголын сайн тулаанч нар явсангүй вэ? Жишээ нь Наран тунгалаг багшийн шавнар бусад улсаас бас яаж байгаа юм бол гэнэ. За түрүүн хэлсэнчлэн бүгд сонгон шалгаруулалтаар явагдсан. За яагаад тэр залуус сонгон шалгаруулалтанд ороогүй вэ гэдгийг би бол яг хэлж мэдэхгүй байна. Хажууд нь байгаа учраас гэхдээ Монголоос орсон залуус бол бүгдээрээ маш сайн залуус орсон. Оки сувгийн үзэлт тасархаа болж байна лээ гинэ. Харин тийм ээ холимог тулааны сувгийн үзэлт маань тасархаа болж байгаа шүү. Та нар үзээд байгаарай. Биднийх юм бол надаа Silver Bot-ныхоо хэвийг аваад явуулаарай. Би бас ханандаа үлгий дөө. Анхнаас нь хамт байсан шүү буруу. Амжилт анхдагч бөгөөд хамгийн чанартай шүү гинэ. За тийм шүү яг тулааны спортын сувг дотор бол анхдагч нь бол гэдэгт би итгэлтэй байна. Яг асуултанд нь маш товчхон хариуллаа. Яагаад гэвэл түрүү хэлсэнчлэн нэг амар хэдүүлээ те хувийн амьдралыг нэг амар юм одоо тулааны спортын сувгтайгаа холж утгаад яг ямар л хэсэн та нарын үздэг энэ сувгийг хөтэлдэг Оки гэдэг залуу хаана амьдардаг юу гэдгийг та бүхэн товчхон мэдж авлаа. Хэдүүл яг энэ хязгаарт ирээд зогсчих. Энээс цаашаа илүү одоо дотгош ороод явах уу? Харин тулааны спортын сувг дотроо жинхэнэ амт нөхтөрөө явуулсан шүү. Годомжинд таарах юм бол мэдлж байгаарай. За ийм байна. Одоо хэдүүлээ тулааныхаа реакшн бичлэг рүү орцгоё. За тэгэхээр тулаанч Нандин Эрдэнэ болон тулаанч Меркури нар Чансааны маш хариуцлагатай тулаан хийх болно. Өнгөрсөн хэвлэлийн баг хурлаас хойш тэдний хооронд хүндхэн зүйлүүд болж үргэлж ирсээр нилээдгүй таарамж муутай байгаа. Өрсөлдөгчөө яаж харж байна тулаанчдаа? Новшгэж сэтгэл санаа авах юм алгаа. Хөгийн Баачкат орооцсноос хойш нилээдгүй шүүмжлэлд өртөөд байна. Би дахиад олон юм
ярих шаардлага алгаа хурдхан тулалдаад амийг нь хамхимаар байна. Чи мүү булгаатай хөлөгчин. Өмнө нь өөр холбоонд тулалдаж байхдаа би чамаа гарын болтонд хатуу зүйл нааж ороосон гэж сонссон. Тэгээд өрсөлдөгчөө хүн цохилтоор унагадаг гэж дүр эсгэж байгаа баригдсан тийм үү? Чи бол сүбэдэ биш, новшин дүбэдэ. Байцаараа гарын болтондоо юм нэмсэн гэв үү? Юу гэсэн үг вэ? Тийм ээ өгшөө хогийн зүйл мэдрэгдэж байгаа биз? Чи өөрийнхөө нокаутын талаар сайрхаж ярьж байсан. Тэгэхдээ тэд бүгд хуурж байсныг одоо бүгд ойлгож авлаа. Та нар ч одоо солиотой юм уу? Наад ярьж байгаа зүйл чи ямар ч утга алга. Юугаа хуцаад байгаа гүлгнүүд вэ? Тэр чин боодог тусгай хүнтэй дараа нь бас шалгадаг юм. Тийм л юм бол чи юундаа сандарч чичрээд байгаа юм бэ? Ястаа сийхгүй шаах юм а чи нэрэ. Энэ залуугийн микийг хэн нэг унтраагаад өгөөч мэрэгжлийн гэж үзсэн юм юмнуудаа үг солих сонирхол алга. Йоо, яавал ойлгох тэнэг малнуудын цууцсан юм бэ? Та нар ер нь хинүүс юм бэ новшнуудаа? Яг одоо гуруулантаа чинь үзий новшнуудаа босоод ир. Энэ новш одоо энд байсаар л байгаа юм уу? Энэ заал бол цэвэр мэрэгжлийн тулгаачтай зориулагдсан. Мэрэгжлийнхэн гарандаа илүү зүйл ороож лөөр хийдэггүй юм өгшөө. Чи амаа хамхиж болох уу? Чимээгүй гүлэг минь. Йоо, дахиад нэг юм байна. Энэ новш хүмүүсийг газарт унгаачаад новшийн өлөгчин нохоо шиг хаацдаг юм бэлээ. Йоо, ямар хараал эцаагц нь болоод байгаа юм бэ? Бүгдийг чи яг одоо алаад өгье л дөө. Хараа өлөгч. Нэгийн эсрэг 3 үзгүй атснуудаа. Чи хүлээж байгаарай өлөгчин минь. Юу гэж чи хүлээж байгаарай. Би үгээрээ биш үйллээрээ үзүүлдэг юм чи өвдөлт мэдрэх болноо. Чи бол худал хуурмаг новш гүйцээ мэрэгжлийн хүн хизээч болж чадахгүй. Чи яг хогийн мөөг шиг харагдаж байна. Гэхдээ та нар чинь жиндээ орж чадахгүй байсаар л улс хоорондын тэмцээнээс хасагдсан штэ. Тийм шүү, жингээ хасаж чадаагүй байж болох ч ээж чинь өвзийг сайн гихч нь алгадаж би яагаад болохгүй гэж чөтгөр алгад. Яаж юм новшин байж чадаж байна чи? За хоёр залуугийн тулаанч маань үзүүлэлт харагдж байна. Чансааны 4, 1. За 5 насны зөрүүтэй. 9 см-ийн өндөр байна. За Нанди Эрдэнэ. Алдарт шивээс нь харагдж байна. За 2017 онд Солонгос улсад Нандигийн тулааныг үзэж байхад яг л ийм байсан. Яг хэвэндээ энэ юусоо ширхэг үрчлээ ш нь мэдээгүй. Тэгээ спорт хүнийг ийм гоё залуу насаар нь удаан байлгаж штэ яаралтай ёо. Залуу хултаа. Гэхдээ ерөөсөө яг 10 жилийн өмнөх Нанди Эрдэнэ зогсож ийл та ерөөсөө яг тасархаа юм аа. За түүний өрсөлдөгч Бразил залуу Флавио Сантос мэрэгжлийн тулаанаар нийт 14 тулаан 23 тулаан хийсэн. За үүнээс 14-т нь ялалт байгуулж 9-т нь ялагдлыг бол хүлээсэн. За үүнээс нийт тулааныхаа 6 тулааныг нь хүн цохилтоор ялсан, 5 тулааныг нь өчөлт болтоор, 3 тулааныг шүүгчний саналаар бол ялж байсан. Энэ холбооны аварга байсан залуу 2025 оны 8 сард аваргын бүсийг эзэмшиж эхэлсэн. Гэхдээ 2026 оны 1 сард бол болтоор ялагдал хүлээж бүсээ алдсан. Энэ тулаан дээр ялах юм бол бүснийхаа төлөө эргэж тулаан их хариуцлагатай тулаан. Гэхдээ түүний өрсөлдөгч бол төмөр нудрах очит мөнгөн цожийн Нанди Эрдэнэ. За Black Combat холбоонд орсноос хойш тэр никнеймээ солиод Сүбэдэ гэдэг нэртэй болсон. За ингээд тулаан маань эхлээд бэлэн боллоо. Trash Talk-оос олж Нандаа нилээн стресссэн. За тэр стрессээ тайлах цаг ирлээ. Нандагийн хийснэг алдартай үг байдаг л да. Тулаанчид за гар доошо бууж ирээд нилээн ууртаа гарч ирж байгаа чинь. Нандагийн хийснэг үг байдаг л да. Дэвжэн дээр одоо ер нь тамирчин чинь дэвжэн дээр би ингээд ялах гэж гарна бүс минийх би өрсөлдөгчөө бол одоо хөнөөх гэж гарч байгаа гэж ярьдаг. Нандагийн хэлсэн үг нь болохоор би зүгээр зодтолдох гэж л гардаг сайхан зодтолтой л гардаг харин ялах ёстой байсныг нь сүүлд нь л ясныхаа дараа л мэдсэн гэж инээдтэй юм шиг. За тэгээд яг Нандаа бол яг шууд цогцолцгийг гардаг ямар нэгэн байдлаар оноо зулгаа тактикаар тоглоё гэсэн байдлаар бол гарч ирдгүү. Шууд л ерөөсөө маш хурдан цохол унгаа гэсэн шууд тактикта гарч ирдэг. Аимшигтай.
Тэгээд ингээд тулааны дараа бүр гар хөл хугарсан, эвдэрсэн тэр юу ч үлээ мэдхгүй тулааны явц өвдөг эргэцэн ч шиг тэр их өвдөлтүүдийг бол яг тулааны дараа ингээд ярьсан дээр хилдэг. Энэ гарын маань энэ яс хугарцсан байсан. Энэ амар төвчээр тийм ээ. Тэр бол за манай хүн хамаагүй өндөр тэгэхээр харьцангуй барилдаанаас бол зайлж тултхан зүйтэй баруун зүүн ямар амар тааснасгээ орчвоо. Нандаа нийлээ нухастай хараад байна. Хөдөлгөөн болгоныг нь баг скан хийж хараад тах шиг байна. Юу хийх гээд ийм амар хянаар ороод ирв манай. Trash talk дээр нилээдгүй дургуун хүрсэн байхаа. Харж байгаад л яг оновчтой цаг хугацаанд л ганц л цогхоод ах шиг байна. Баруун савсан. За хэрвээ яг Нандагийн энэ цогцдог хүний урдаас өрсөлдөгч нь одоо 1-2 секунд л хөдөлгөөнгөө зогсоход л цохиулаад унаа шүү дээ. Тэгэхээр Бразил залуугийн хувьд бол маш сайн хөдөлгөөнтэй ажиллаж байна. Яг энэ бол бас зөв л дөө байна. Маш зөв арга барилтаа орж зүүн цохилт гоё орж ирж байна. Бразил залуу айгу цочроотой байна. Айгу цочроотой байна. Нандаа ч нөгөө богино хугацаанд ингээд гар нь ингээд хүрээд авах шиг болдог унгаачдээ шүү дээ. Айгу тийм богино зайд хурд тесрэлттэй цогтдог. Тэгээ яг конопын олоод дарчдаг. Яа энэ харж байгаа л нэг цохгоод л хараад байна хардаа. Эцний өшөөлт теста такси итл орлоо. Баруун савсан. Надад баруун орчуу яв. Пүү. За яста газар унгаасан. Баруун яста нүүлгээд байна да. За хурдан сэргэлт авч босхгүй бол энэ Нандагийн угсраа. Хөл. За энэ арда цохилт гараагүй хойш унчлаа. Баруунаар ямар хүчтэй олон цогч байна. Шүүгч ямар сайн харж байна. Бараг дуусч байгаа юм шүү. Баруун орцсон шүү дахиад баруун орцсон. Өвдөг ёо. За энэ өстө жинхэнэ тасгалж байна да Нанда. Ямар их зодж байна. Дуусчээ. Салгаар болцсон юм шүү. Салга. Ийштэй. Пүү. Монгол улсын одоо ард түмний гавьяат тулаач юм аа. Нанди эрдэн бөмбөрцгийн тулаач юм аа. Яач басаа. Ерөөсөө зааж байгаа тайвшаат. За тулааны дараа бол мэдээж хүндлэл байна. Өрсөлдөгч байсан учраас Нанда энэ кафег мэдэрж байгаа. Баруун. За энэ хардаа яг ирүүнд нь очсон. Тэгээд давганцсан. Дахиад угсраага баруунаар чихэдэн зогж унгаасан. Энэ хамгаалтан дээр л цогоод байгаа шүү дээ. Бang. Тэр цогтолтны хардаа ингээд гараагүй явуулсан бохоггүй. Бang. За энэ чихний цогтолт өвдөг. Бang. За энээс илүү тухтаа тултна гэж юу ах вэ? Ямар ч хохирол авсангүй дуусгалаа. Аврагын бүсний төлөө гарч ирлээ шүү дээ. Монгол залуу Black Combat холбооны. Вау! Ямар амар юм бэ? За тэгээд одоо болохгүй хүнээрээ оролдохоор тэгэл ийм л юм болох юм да. 3 минут 3 секундэд унгаалаа. Субэдэ. Вау! За залуусаа эхний тулааны реакшн юм байна. Дараагийн тулаан Black Combat холбооны 70 кг жингийн чансааны нэгт бичигдэж байгаа. Кыргызстан тулаанч амар залуу. За шууд 13-аас өсөрж орж ирж байгаа Бразил тулаанчтай үзэж байна. За та бүхэн хэрвээ санаж байгаа бол энэ Бразил залуу Black Combat холбооны улс хоорондын одоо энэ монголчуудын өрсөлдөд байгаа тэмцээнд Бразил японочдын эсрэг өрсөлдсөн. За энэ Бразил залуу Япон залууг өрсөлдөгчөө ерөөсөө 11 секундэд цохоод унгаацсан. Бүр амар тулаан. Бүр үнэхээр дээд зэрэглэлийн залуу. За тэгээ шууд Black Combat холбоонд орж ирэнгүүтээ шууд чансааны нэг гэдэг нэг тулаанчтай үзэх гээд гараад ирсэн бол энэ Black Combat холбоо энэ залууг бол асар өндрөөр өвлж ийн гэсэн үг. За Victor Hugo гэдэг залуу нийт 25 ялалт байгуулсан. За үүнээс 9 тулааныг нь хүн цохилтоор, 9 тулааныг нь өчөлт боолтоор, за үлдсэн 8 тулааныг нь шүүгчдийн саналаар ялсан. За түүний өрсөлдөгчөөр биш үү? Адилет Нурматов гэдэг энэ Кыргызстан залуу байгаа. Энэ харваасын наардаа энэ бие хаа нүр дүр төрхийн энэ Стан гэдэг нөгөө төгсгөлөөр төгссөн улсууд биш үү? Одоо Кыргызстан,
Узбекистан, Казахстан, за тэгээд энэ Оросын Дагестан эдгээр бүр энэ бөхөөрөө бүр онцгой ур чадвар өндөр байдаг. За энэ яг Чансааны нэгт бичигдэж байгаа залуу 14 галзуу ялалт байгуулсан. За 14 галзуу ялалтын 8 тулааныг бол хүнд цохилтоор ялсан. 3 тулааныг нь өчөлт болтоор ялсан. За 4 тулааныг шүүгчдийн саналаар ялсан. За энэ тулааныг яагаад ингэ реакшн хийх гэж сонгогдсон бэ гэхээр яг одоо энэ хоёр залуу Black Combat гэдэг холбооны бүр бүгднгийнх нь яг ингээд анхаарлын төвд байгаа байхгүй юу. За энэ Адилет Нурматов гэдэг Узбекистан залуу маань бол өөрөө бүр амар өндөр ур чадвартай залуу. За одоо яг энэ залуугийн маань хувьд гэх юм болов шүү дээ. Яг энэ одоо Солонгостой бол өөрийнхөө жинд нэгт жингээс үл хамаарах Чансаанд бас нэгт энэ Black Combat холбоонд. За бүр Аз одоо номхон далайн Азийн Аз твдээ болохоор яг энэ өөрийнхөө жинд одоо хоёрт. За тэгээд pound for pound буюу одоо жингээс үл хамаарах Чансаанд 12-т жигсэж байгаа ийм залуу байхгүй. Яа энэ хараа. За тэгээд Барзил одоо энэ Виктор Хьюго гэдэг тулаанч түрүүн хэлсэнчлэн 9 тулааныг өчөлт болтоор ялсан. Тэгэхээр энэ одоо яг хоёр амар бүхий өндөр техниктэй залуу хоорондоо тулж байгаа байхгүй юу? Барзил бүхүү одоо Узбекистан бүхүү гэж, Кыргызстан бүхүү гэж. За тэгвэл энэ хоёр хөвтэй босоо хойлонд нь жигд ганган энэ хоёроос бүр амар хоёр тулаан гарна. За тулаанд орсон. Яа баруун зүүн гоё явж байна. Та нар энэ Кыргызстан залуугийн ерөнхийдөө бие хаа хөгжлийг харах юм бол ингээд бүр цаанаасаа ингээд бүр бүх гэдгийг мэдэрдэж байгаа сте. Хөвтэй барилдаанд бол үнэхээр галзуу. За гэхдээ хэрвээ та нар миний бичлэг дээрээс Япон баруун сарцсан. Зүүн. За яста гоё барьц авсан одоо унгаанда. За миний бичлэг дээрээс Япон Барзил хоёрын тулааныг үзсэн бол яг энэ халзан залуугийн тулааныг та бүхэн гүйлгээд хараараа. Япон залуу Тоор гэдэг очтой Япон залууг ямар гоё унгаваа. За тэр одоо хөл давуулах гээд байна. За хөл давуул бол Гогоплата гэдэг бүр амар про төвчний тамирчин хийдэг нөх орно. За энийг бол энэ ч орчлоо шүү дээ. Одоо гараа төгччих юм биш үү дээ. Орцоо одоо салахгүй ухаан алдлаа. Пүү. Орцоо ухаан алдлаа. Шүү Гогоплата. Йоо. Энэ Гогоплата гэдэг энэ хараа бүгд анхааж энэ хараа. Энэ ангаах нь харахгүй л дээ энэ бүр ингээд өдрийн од шиг завын тулааны тэмцээн дээр энэ мехийг хийж дуусгасан тохиолдол маш цөөхөн байдаг аахгүй энэ зүгээр кино ийм янз бүрийн те шоу үзүүлбэр дээр л хийгддэг мэх واخгүй энэ тэр болгон ингэж орох боломжгүй юм амар өндөр про тамирчтай хийдэг мэх штэ бүгд ангааж энэ нартай юу болчих вэ гэдэг энэ баг энийг мэдгүй хүмүүс ч олон байгаа. Йоо ямар амар юм бэ. Энэ манай Кыргызстан залуу бүр юу болсныг ч ойлгохгүй. Энэ хардаа бүр уйлж ин баярлаад энэ уулах нь аргагүй шүү дээ. Энэ яг тамирчид бүр тулаанчид те яг энэ мехийг бүр ингэж хийх нь бараг л мэрэгжлийн тулаанчдын хувьд бол бараг мөрөөдөл واخгүй тулааны явцад хийн гэдэг. Хөл орч амар уян хатаартаа шууд хүзүүний урдаар орж ирээд гараараа татаад хөлийн үлмигөөр ингэж хүзүүрөнд түлхчихэж байгаа واخгүй. Йоо яг ингээд рил тулаан дээр хийж байгаа анх удаа л энийг харж байна. Өмнө нөгөө нэг бичлэг хайж ухрааж л үзэж олдог гэсэн бол энэ бүр яг ингээд нийцсэн шүү дээ. За жоохон муухай реакшн гаргаад байна. Бүр үнэхээр тогтож чадахгүй байна. Энэ амар юм хийгээд байна. За манай энэ Чансааны нэгт байсан залуу өстой бүх зүйлээ алдлаа да. Чансааны нэгт байгаа залуу 13-т дөнгөж орж ирэл анх гэрэлсэн залуутаа тулдаад нэгдүгээр үед ийм мэхээр ялагдана гэдэг чинь энэ амар том юм алдчихж байгаа байхгүй юу. За энэ залуу одоо үнэхээр авраг болох залуу байна энэ Барзил залуу. Тамирчууны хувьд бол энэ их өндрөө сунлаа л та. Новш гэж би ингээд өнгөрлөө л гэдэг шиг байна. Та юу гэж зарлах нь вэ? Гугуплата. За баяр үргээ. 1 минут 48 секундэд ийм гоё юм хийж ялах гэдэг бол
За залуусаа ингээд хамгийн сүүлийн тулааны реакшн бичгтээ оръё. За энэ ямар учиртай реакшн хийж байгаа тулаан бэ гэхээр Хятадын GCK гэж маш том холбоо байдаг. Энэ том холбооны одоо 1 сая юаны шагналтай тэмцээнд Монгол залуу шалгараа гараад ирсэн. Яг 1 сая юаны төлөө яг одоо тулалдах гэж байна. За энэ тулаан хит үе шаттай явагдсан шалгарч гарч ирсээр байгаад хамгийн сүүлд нь манай Монгол залуу маань үлдсэн байгаа. За ялсан тулаанч бол 1 сая юан гэдэг чинь Монгол мөнгөөр хит юм бэ. За 520 орчим сая төгрөгийг шууд бэлнээр гардаж авна. За тэгэхээр энэ гайхалтай тэмцээнд манай Шандас MMA клубын тулаанч Туулын Намнан Баяр гэдэг залуу шалгарч гарч ирсэн байгаа. За хэрвээ та бүхэн Шандас MMA клубыг мэдж байгаа бол Наран Тунгалаг аварга маань одоо энэ клубыг одоо дасгалжуулагч багшаар байдаг. За инх оргил Баатархуугийн инх оргил маань энэ тулаанд мөн бэлтгэл сургууль энэ холбоонд энэ клуб бэлтгэл сургуультаа хийдэг. За ерөөсө Шандасын залуучууд бол бүгдээрээ одоо гадаадын том нэр хүндтэй холбоодуудад тулалдаж байдаг. Шандас MMA клубээс Road to UFC-д Шандасаас 2 залуу тулдах гад тулдаа явж байгаа. За тэгэхээр хятад залуу за би нэрийг нь буруу дуужиж магадгүй Аман Хили гэж залуу байгаа. За мэргэжлийн холбог тулаанд 14 тулаа хийсэн. За 14 тулааныхаа 9 нь бол ялалт байгуулсан байгаа. За 9 тулааны 8-ыг нь хүн цогцолтоор нэг тулааныг шүүгчний саналаар ялсан босоо суурьтай галзуу залуу. За Туулын Намнан Баяр нийт 11 тулаа хийсэн. 11 тулааныхаа 2 тулааны хүн цогцолтоор, 3 тулааныг өчөлт болтоор, 4 тулааныг шүүгчдийн шийдвэрээр ялсан. За яг Намнаа бол Хятадын одоо энэ чансаанд бол одоо өөрийнхөө чансааны 2-т бичигдэж байгаа. Яг Жингис үлгэн хамаарах одоо pound for pound-д бол 14 бичигдэж байгаа гэж энэ сайт дээр бичигдсэн байна. За Намнаг бол typology гэдэг сайт ингэж үнэлсэн байна. За тэгэхээр энэ хоёр маань өмнө нь бол 2025 онд бас тулалдчихсэн. Аман Хили гэдэг залуутай 2025 оны 5 сард яг жилийн өмнө тулалдсан. За гэхдээ Намнаа бол 3 дугаар үед хүзүүнд боох мэхэр бол ялж ялалт байгуулж энэ тулаанд нэг удаа бол энэ залууг бол ялцсан байгаа. Тэгэхээр хоёр дахь удаага бол яагаад ялж болохгүй гэж. За дээрэс нь энэ тулаанд ялчих юм бол одоо өөрийнхөө амьдралыг өөрчлөх хэмжээний одоо их мөнгийг хожих гээд штэ яг тулаад ирсэн байна. За ингээд тулаа эхэллээ. Яа би бүр өмнөөс нь ингээд сандраад байна шүү. За Аман Хили түрүүн нөгөө нэг рекордын дурдсанчлан 8 тулааныг хүн цогцолтоор ялцсан, нэг тулааныг шүүгчний сандаар ялсан учраас ерөнхийдөө босоо суурьтай залуу хөвтөд бол байхгүй ш байгаа. Гэхдээ хөвтөд бол ерөнхийдөө нэг тулаан өрнүүлээд байдгүй гэж та бүхэн ойлгож болно. За Намнагийн хувьд бол хөвтө босоо бол яг жигд үнэхээр ганган тулддаг. За тэгэхээр энэ өндөр залуутай бол миний бодлоор бол Намнаа хөвтөд барилдаж тулдах юм бол илүү өөрт нь ашигтай байх болоо гэж бодож байна. Гэхдээ энэ хоёр чинь нөгөө нэг өмнөх тулааны өмнөх trash talk дээр би зөвхөн барилддаггүй босоогоор тулддаг маргаад авсан. За Намнаа бол одоо яг ямар тактикаар наран энэ чи баруун зүг ингэж байгаа унах үед яагаад ингэж цохилцоод байна энэ чинь ийм хариуцлагатай тулаан дээр цохилчулж өстэй эвгүй шүү. Яг наран тулаг одоо гавьяа тамирын хөл рүүгээ загаад яаж байгаа бол баруун ёо гуйгна зүүн нэмцээ яа энэ чинь ингээ баруун дуусч байгаа юм биш үү? Салгачлаа штэ. Ёо нөө барилдаж тоглол дээр гэдээсэн залуу маань юу вэ? Босоогоос цогт унгаачлаа штэ. Ёо За чи бүр өстө бүгд шокруулаад байгаа юм аа. За наран тунгалаг гавьяац гарч ирсэн байна. За харъя. Баруун заяг нь шанаанд очсон баруун бүр ингээд бүх тэнцвэрийг алдуулсан. Зүүн нэмсэн энэ амар хүчтэй очсон. За тэгээд энэ баруун гараар хажуу талаас нэмсэн. За энэ цохилт өстө амар хүнд очино. Пүү за энэ толгоонд очсон цохилт бүр тогийн тасалсан байна. За зүүн нэмэл газар тунсан.
За шүүгч зөв цаг үедээ салгажээ. Энэ баруун давцсан цохилт нэмж ороод ивэл тулаач хүний эрүүл мэндэд маш асар хортой юм. Хятадтай хятад залуу айгүй хурдан босцсон байна хардаа. Ийм хүчтэй цохилтын араас ингээ босоод ирнэ гэдэг бас энгийн тулаач бол босч ирэхгүй шүү дээ. Энэ маш өндөр зэрэглэлийн бэлтгэлтэй залуу байгаа байхгүй юу? Вау. За залуусаа бүр за энэ тайлбарж байгаа нь би ийм юм бол хүлээгээгүй шүү дээ гэж хэлж байна. За үнэхээр харамсаж байна хятад залуу. Харамсахгүйгээ яах вэ одоо энэ том боломжоос ингээд зулгаагаад алдна гэдэг чинь тэгээд одоо нэг нь яалж ялагдах нь одоо хууль юм да. Гэхдээ Монгол залуу маань ясанд үнэхээр баяртай байна. Гэхдээ би яг зөвөр энэ хятад залууг яг юу мэдэрч байгааг бол айгүй ойлгож байна. Одоо яалтай үлээ те. Монгол залуу маань одоо яалч Монгол руу энэ их валютыг оруулж ирж байгаад бол бас баяртай байна. 520-30 сая төгрөгийг ингээд бэлнээр авнад чинь за UFC холбоонд бол топ 10 чансааны тамирчид л энэ хэмжээний мөнгийг тулаанаас авна штэ. Үнэхээр амар тулаа үзүүллээ. Вау. За энэ хардаа мөнгөний өгч ин бэлнээр ёо тасарчжээ. Пүү ч ганцаараа гаранд нь багтах юм уу? За хажууд нь багийнханд нь өгч ин хардаа 2 3 боодлоор л өгөөд байна. Вэ одоо ингэ хараад яг барьсан авъя шүү гэдэг тэгвэл яа. Тэгвэл номнод бол баг байхгүй биш. Харин тийхгүй л дээ тий. Яг жокер хөтэ яг за хин хэдэн төгрөг барьсан яг энийг өөрсдөө авъя шүү гэвэл яах вэ? За баяр хүргье. Үнэхээр тасархаа юм аа. За тэгээ өнөөдрийн бичлэгт хэдүүлээ 3 тулаанд реакшн бичлэг хийлээ. Арай л муухай реакшн ишлээ. Sorry залуусаа. Тэгээд яг үнэхээр л гэртээ би ингээд яг тулааны ивентийг үзэхээр ганцаараа яг өөрөө мэдэхгүй л иймэрхүү ингээд том муухай орилол тэ ингээд реакшнууд гаргаад заримдаа ингээд одоо ихнэр мэхнэрээ цочоод хүүе яач вэ юу болч вэ гэтэл ингээд ширээ мэрээгээ цогцсон байдаг. Ингээд 3 тулааны реакшныг миний Silver Button-аа задлсан энэ торгон мөчүүдтэй маань хамт байлаа. Яг үнэхээр гоё мөчүүдийн маань нэг хэсэг байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараагийн хэдүүлээ гоё бичлэгүүдээр удахгүй эргээд уулзцгаанаа. Тийм тэгээ дахиад нэг юм сануулж хэлэхэд та бүхэн маань үздэг хүмүүсийн маань 60 орчим хувь нь subscribe-а дарахгүй үздэг юм байлээ шүү. Энэ бол байж болох юм биш шүү. Subscribe-а дараад үзээрэй. Ээж аваахаа эмээ өвгийнхаа аккаунтаас ч гэсэн ороод дараарай. За та өөрсдөө мэд. Ямар ч зүйл өөрийнхоосоо дараараа заяа. За тэгээд баярлалаа та бүхэндээ. Дараагийн галзуу бичлэгээр дараа дахин уулзтлаа. Түр баяртай. Бай. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the best fighters alive. Whoa! He got him! The belt is headed to Spain! You'll get exactly what you're asking for. I already proved that I'm the best fighter in the world. To be the best, you gotta beat the best. The best is blessed. Ladies and gentlemen, one of the best of all time, Max Holloway! He wants to show everybody that he's the greatest featherweight that ever existed. This dude's a bad